Бид хүүхдийг синг шарфанд орохоор шийдье. Ороолт нь халаасны дээгүүр орох гэж нэрлэгддэг. Энэ нь даавам ороолтод зориулагдсан. Тэдний ялгааг өмнөх хичээлд сонсож ав. Халаасны дээгүүр хөндлөн орох нь болон талд чи шин төрсөн хүүхэд болон 2 настай хүүхдийг ороож болно. Ороолтыг туршид бид 2 зүйлд анхаарах хэрэгтэй. Эхнийх нь ороолтыг эргүүлэхгүй байх, хоёр дахь нь түүнийг тэгш татах. Анхаар, би хүүхдийн хөлийг гараараа оруулж байгаа бөгөөд халаасны даавуугаар барьж байгаа биш. Энэ нь чухал. Халаасыг мөр хүртэл тэгшлэн. Хэрэв шаардлагатай бол толгойг дэмжихийн тулд нэмэлт даавууг бага зэрэг сунгаж болно. Бид доод даавуунаас чиний бие рүү ойрхон татаж эхлэх бөгөөд заавал зурвас дагуу татах болно. Сингийн даавуу тал нь бусад тээврийн хэрэгслийн өмнө яг тэнд сул тал байгаа газар тэгш татагддаг. Бид ороолтыг өргөнөөр 3 хэсэгт хувааж, тус бүрийг нь тусад нь татаж байна. Бид хүүхдийн суудлын доор болон түүний хөлний хооронд даавууг хөндлөн ороож, утаснуудыг ардаа татна. Бид энд зангилаа үүсгэж байна. Энэ давхар байх ёстой. Одоо би чамд ороомгийг тайлахыг харуулна.